Ардчлалыг бүтээн байгуулахад монголчуудын эр зориг, идүх санаанчлах хангалттай байгаа. Монголд айвал бүүхий, хийвэл бүүэ гэсэн хэлцүүг байдаг гэж сонссон. 25 жилийн турш монголчууд ардчлал, улс төрийн эрх чөлөө зэрэг ойлголтуудтай зэрэгцэн үүсдэг чөлөөт нээлттэй хилцүүлгийг огт төвгүүгээр явуулсаар ирсэн. Ардчлалыг хялбар эсвэл төгс гэсэн ойлголтоор тодорхойлох боломжгүй юм. Харин ардчлал нь хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайвны замаар асуудлыг шийдвэрлэх болон хувь хүний эрхийг хүндэтгэхэд засаглалын бусад хэлбэрээс хамгийн тохиромжтой нь учраас бид бүхэн ардчлалыг магтан дуулдаг юм. Та бүхэн дэлхийн нийтэд өөрийн үд хаалгаа нээсэн цагаас хойш шилжилтийг гайхалтайгаар хэрэгжүүлж чадсан билээ. Үүнийг би 2013 онд танай оронд айлчлах үеэр өөрийн нүдээр харсан юм. Дэлхийн олон улс орон бүтлгүүдэж захиргааталтын дэглэмд эргэн буцаж, эсвэл захиргааталтын дэглэм болон арчлал хэмээх нэрлсэн холимог дэглэм төөрөлдөн жинхэнэ арчлалын замаас ухарч байсан түүх бий. Монголчууд хүний эрх, арчлалын үнэт зүйлийг үнэн шударгаар дээдэлдэг замыг эргэлт буцалтгүй сонгон явсан. Үүнд би та бүхнээр бахархаж байна. Бид ч мөн жинхэнэ арчилсан нийгмийг өөрийн оронд бий болгох хүсэл эрмэлзэлтэй байсан юм. Та бүхний амжилт бидэнтэй ижил төстэй хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг амжилтанд хүрэхэд тус болно гэдэгт би итгэж байна. Та бүхэн улс орныхоо улс төрийн тогтолцоо, сайн засаглал, сонгуул, эдийн засгийг улам бүр бэхжүүлэх замаар ардчлалын ололт амжилтаа баяжуулж байгаад туйласах баяртай байна. Дэлхийд дахинаар ардчлал хүний эрхийг дээдлэхийн төлөө хүйсэд Монгол улс тэргүүлэгч хэвээр байхыг та бүхнээс хүсэж байна. Энэ үйлсэд Монгол улс манлайлагч байж ирсэнд дахин талархал илэрхийлье. Ардчлалыг бэхжүүлэх, энх тайван, хөгжил, хүний эрхийг хөхүүлэн дэмжихийн төлөө хүчин чармаалтаа цаашлаж гисэн үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй өсөв байна. Баярлалаа. Ардчлал буддизмын үзэл санааны нэгдэл нь та бидэнд хамтын ажиллагаа, тэгш байдал, шудраг ёс, энх тайван, тэгш зохицол дулгаа бүхийн нийлэмжтэй Аз ТV-г бүтээн байгуулах замыг та бидэнд олгож байна. Энэтхэг улс нь оюун санааны хөршийн шүтэнлэг үүргээ байнга хүндэтгэж, 3 дахь хөршийн хариуцлага байнга ухамсарлаж байна. Монгол хүн бүрийн бахархах, Монгол үндэстнийг цогцлоох, амьдрахад нь илүү сайн сайхан дэлхийг бий болгох Монгол улсын хүчин чармайлтанд их амжилтыг хүсэн гэрөөе.